Унтах гээд байна уу? За оройн мэндэ нэгд хоёр дахь өдөр амардаг байгаа. Тэгээд амралтаа идлээ байж гинөө. Тэгээд амралтын өдрийн чөлөө цагийн лайв орох гээд байж гинөө. Одоо сүүлийн үед сайн дайч лайв орохоо байсан шүү дээ. Яагаад вэ гэхээр Модуна гэдэг хүүхэд зурагт эзэгнээд Модунуудаа хил ам хийж арай гэж нэг цагийн хүрд Монголын мэдээгээ үзээд тэгээд үзэж харах юмгүй болчихоо сууж гинөө. Тэгээд үзэж харах юмгүй болсон учраас одоо тэгээ яах вэ та эдтэл юм ярих хэвээр. Та эдтэл юм ярих гэдэггүй тэр. Энэ манай зурагт эзэддэг хүүхдийг харахгүй энэ. Энэ удирдгаа бүр ингээ ийдсэн тэр. Тэгээ удирдгаа өвөртөө ийдсэн. Ингээ сууж байгаа хүүхдийг яг тэр удирдлага өгөхгүй. Гэж аавдаа удирдлага өгөхгүй юм уу? Нөө. Тэр сая усанд орсон тэр. Ийм болсон учраас одоо яа их вэ? Баранк татсан. Аттай яаж гинэ? Амраа цэвэрлэе. За би явлаа. Баяр төр зур баяртай манай гурваа. Гэл. Хөгдөд ийш орж байгаа юм. Өнөөдөр та эдтэйгээ нэг өөр юм ярих гэж сууж гинөө. Нилээ удаа ярьсангүй. За тэгээ манай хэд лайв дундуур янз янзын бити яриараа гэж. Итгэхгүй, үнэмшгүй байгаа бол тэрэлбэц. Тэгээд дургу зэвүүн хөрүүл гараа явчихна биз. Ер нь бол тийм шүү. Нэг альва нэгэн одоо юу гэдгийг өөрийнхөө үзэж байгаа сонсож байгаа юм өөрчн таалагдахгүй бол заавал тэрсэлдээл элдв балаа яваг бичээл ингэж яхаар гараа явчихлахын энд амар штэ. Өнөөдөр бол одоо энэ далд ертөнц сүнс за одоо юу гэдгийг ороолн ч юм уу, жөтгөр ч юм уу, шулам ч юм уу. За одоо бидний нүдэнд харагддаггүй мөртлөө мэдрэгддэг тэр зүйлийн тухай ярих гэж байгаа. Энэ жөтгөр шуламч бай сүнс за одоо бүр гоёор яриул өвгдээдэс одоо юу гэдэг онгоч хүтэн сахиус эдэргээд арай гоёор яриул. Энэ зүйлийн тухай би нэлээд урд нь бас ярьж л байсан. Тэгээ энийг би юу гэдгийг энийг бөөгийн ч юм уу, буддын ч юм уу, шашны талаас нь ярих гэж бодоогүй. Тэргүй хүмүүс зөндөө ярьж байгаа. Үнэн ч юм уу, худлаа ч юм уу. За одоо тэгэл манай өвөө тэгдэг ингэдэг гээл манай эмээ гээл одоо тэгээд нэг өвөө эмээгээ үзээд харчихсан юм шиг нөгөө өгчгсөн байгаа өвөө эмээтэйгээ уулзсан юм шиг юм яриад идэг. Би ийм баримжаагүй балаа юм ярихгүй. Энэ зүгээр миний амьдралд байгаа зүйлийн тухай ярих гэж байгаа. Энэ саяхнаас байгаа ч юм биш. Миний давыг үздэг хүмүүс бол мэдж байгаа да. Одоо энэ манад ингээд тогшоол байдаг, нүдэл байдаг,
Хаач явсан дагаал байдаг. Хөдөө хээр байсан ч гэсэн цугал байдаг. Ажил дээр очсон ч ажил дээр дагаал явж идэг. Одоо ингээд бүр ингэ сүүдэр шиг гэх юм уу? Сүүдэр шиг хамт байдаг. Нэг ийм зүйл байдаг. Тэгээд энэ маань бол яг хоо би сүүлдээ эн чинь нэр өгж болохгүй юм чинь дөржөөд улмаа гэж нэр өгж болдгоо. Тэгээд энэ цагаан бөмбөлөг үзэгдээд байдаг байсны цагаанаа гэдэг нэртэй болгоцсон. Цагаанаа гэдэг. Тэгээ яагаад цагаанаа болцсон бэ гэхээр цагаан бөмбөлөг л байдаг байсан байхгүй ингээд бөмбөлөг нисээд. Тэр зүйл маань одоо тэгээд нэг 8 жил 18 оноос хойш тэр чи одоо юу 8 жил болж байна. 8 жил одоо надтай нэг юм цуг байна. Энэ ёстой сонирн байна. Үнэхээр нэгдүгээр хороололд байхад ч байсан, гэр хороололд байхад ч гэр хороололд бол бүр амар байсан. Тэгээ нэгдүгээр хороололд бас одоо би өөрөө бас сатаарах санаа тавих зүйлтэй болоод тэр хүүхдтэй шуухтай болоод гэр бүлтэй болоод тэгээд завгүй тэгээд их ядардагч байсан дөө. Тэрнээс болоод анзаардаггүйсэн байж болно. Нэгдүгээр хороолд яг хөө ингээд тэгтээ байсан л да. Гэтэ яг тэр хойд нөгөө дэнж дээр гэр хороолд байсан шиг тэгж гайхтар мэдрэгддэг байсан. Тэгээ одоо энэ юу ярмаг руу энэ байраа солиж нүүж ирснээс хойш нөгөөх маань ахаад галзуураад эхэллээ. Тэгээд яг хөө та хэдтэй тэрний тухай ярих гал байж байгаа байхгүй. Эхлээд энэ байранд орсны дараа энэ шин хөргөгч дуурдгуугээ би нэг яриадсэн шүү дээ. Энэ арай өөр тогшилт байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ манай энэ байр чинь бүрэн цотгомоо шүү дээ. Нэгдүгээр оролттой адилхан. Нэгдүгээр оролт чинь бол угсран бол тэгтэл тааз шалгуул бүгдээрээ сэмд шүү дээ. Тэгээ нэгдүгээр хороолт байж байхдаа бид тэр хан туурга тогшиж байгаа нь арай зөөлөн байсан байхгүй юу? Арай зөөлөн нэг хүн айхтарч очихоор биш. Одоо энд ирсний дараа бол өстой заримдаа ингээд зүрх хаачих гад. Би ч нэг хэрэг юмнаас нэг айгаад чочоод байдаг ч хүн биш. Тэгтэл ер нь бол ингээд гингүү анзаарахгүй байжгаад гинт нэг тэг дуурхлаар чинь хүн чи өстой дав хэлж очдөг байхгүй. Тэгээд тэр маань одоо энд ирснээс хойш улам ингээд дуу чимээ нэмэгдээд ингээд ах. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ далдын юм байдгийг шүү гэж. Яг энэ Оросууд бол Барабашка гээд гэрийн буг гээд гэрийн буг гэж нэг юм байдаг гээд. Тэр гэрийн буг нь ямар учиртай вэ гэхээр яг манай Монголын бас л өвөг дээдс байхгүй юу? Нэг талаар гэрийн сахиусч гэдгийг Барабашка гэдэг маань тогшин балбан гэсэн утгатай шүү дээ. Барабашка гэж Орос үг л дээ. Тогшин балбан гэсэн утгатай. Тэгээд тэр нь энэ гэрийнхээ эздийг хамгаалах гэж байждаг. Тэгээд тэр яг нэг юм юу байдгийг, дом байдаг. Архиар тэгээд сүү талах ус эдэргээд хийж тавьдаг. Тэгээд тэр Барабашкагаа хоолж байгаа юм л да. Гогшоо. Хаяг харчаарай. Тийм юм байдгийг. Ер нь энэ амьдралд нэг хинэггүй тэнэг явж болдгоо шүү дээ. Ер нь хүн өөртөөгөө тулаагүй мэдээж итгэхэд хэцүү л дээ. Өөрийнх нь амьдрал дээр өөрийнх нь бие дээр ирээгүй бол хүнээ сонсоод итгэхэд хэцүү шүү дээ. Мэдээж хэцүү. Энэ би лайв хийж байгаа та бүхэнд ярьсан шүү дээ. Энийг итгэнэ үү байна уу? Та нар өөрсдөө л мэд. Элдв долоо бити бичээрэй л гэж. Би одоо юу гэдгийг энэ нэг нүгэл хилэнцтэй. Одоо нэг хүмүүс нэг амьдралдаа нэг нүгэл хилэнц хийгээд байвал нүглийн төлөөс гээд чөтгөр шулам хурж ирээ та нусыг чаддаг, өр хүүхдээ чинь хорлдог, үгүй дутуу, үгүүрэл хоосрол нүүргэлдэг гэдэр гэж би тийм ярихгүй.
энэ нэг шашны занал хийдэл айлган сүрдүүлэлттэй адилхан сонсогдно. За одоо юу гэдэг нэг нохоо шууд хийжээгээ ч юм уу нэг өнчин өрөөснийг өөдөн татаал эсвэл нэг өглөг буян хийгээл нэг буян хураагаад байвал нэг гэгэрэл хүрн тэг ин ингэн гэж би бас тийм юм донгосохгүй. Тийм юм байдаг ч юм уу үгүй ч юм уу. Мэдхгүй их буян хийлээгээд илүү их сайхан амьдрдаг гэдэг юм бол хэцүү. Яг бид нар хамт амжаад ирсэн. Тэгж яриад мэдээж одоо буян хийвэл буянаа сайхан хураан мураан амьдралын сайхан тийм юм итэргээд. Муу юм хийвэл нүгэл төлбөрөө нэгтдэг. Өөр хөвгтний өрөөл татхаа болдог ч юм уу, өөрөө өвчин зовлонд идэгдэг ч юм уу. Тэ? Янз бүрийн юмуд байгаа штэ. Одоо яг хөө биднээс олон үеэрээ тэгж ярьсаар л ирсэн. Шашинч бас тэгж ярьж л байгаа. Гэтэ би тэр тухай ярих гээгүй. Мэдгүй би нэг айхтар ингээд гайхамшигтай сайхан буян хийгээл гайтай хар нүгэл хийгээд ингэж амьдраагүй хүн л дээ. Миний амьдрал бол зүгээр хэвийн л. Зүгээр хүмүүс яаж амьдрдгүү би тэр замаар нь л явсан. Яг гоо зовх үед нь зовсон, ядрах үед нь ядарсан, бас нэг зүтгэж ёстой илжиг нохоо мэд гэдэг шиг зүтгэж явж ирд нэг өөрийнхөө амьдралыг нэг өвөр дээрээ тэрвэрх үр хүүхдтэй яг нэг хүмүүс яаж амьдрдгүү тэр хүнээс онцгоорс надад тийм амьдрал байхгүй. Хүмүүстэй л адилхан амьдарч ирсэн. Гэхдээ яагаад надтай нэг юм байгаад байна гэж. Олон подкастууд, номууд, янз янзын юмнуудаас уншлаа. Чөтгөр 3 жилээс илүү байдаггүй гэж. Чөтгөр чулман юм болов гэдгсэн чинь чөтгөр ерөнхийдөө энэ хий ороолон зүйл хүний оршин 3 жилээс илүү байдаггүй л гэдгийг. Олон юм дээр байдаг шүү дээ. Цэндийн дамдын сүрэнхой хүртэл ярьсан л байгаа. Эренчингойг бодвол цэндийн дамдын сүрэнхой айгүй тийм сони юм судалдаг. Энэ тентхийн хүмүүсийн аман яриаг их цуглуулж ингэж эмхтэгдэг тийм мундаг хүн байж л дээ. Монголч одоо айхтар 2 эрдэмтэн байлаа шүү дээ. Бэмбэ Эренчин цэндийн дамдын сүрэн гэж. Тэгээ дамдын сүрэнхойн тэр бичвэрүүдийг тэрийг бас төвөрсөн подкастыг эдгээр ингээд 2-3 удаа сонсож байгаа байхгүй би. Тэгж яхад би тэгээд юу гэдэг уйдахтаа ганхрахтаа сонсож байгаа юм биш. Өөрийнхөө юмны учрыг олох гол байгаа юм. Одоо яагаад энэ өөр хүмүүст хэрвээ байдаг бол тэд нар ч одоо энэ юун дээрээс Facebook дээр яриад гараад ирнэ шүү дээ. Энэ гэрт нэг юм байгаад ах юм а гэдэг. Өөр хүмүүс сонсогдохгүй тэгээ яагаад намайг ийм дагаад тэгээд эн чинь үе биш. Та нар ингээд нэг үе одоо юу гэдэг нэг мартаж сансан нэг найз нь уцсаж байгаа юм шиг нэг хаяа нэг эдэр гэж энэ чинь хаяа биш шүү дээ. Энэ чинь шүн болгон шүү дээ. Энэ чинь тэгж байгаад нэг 7 хоногт ганц хоног удаа эдэр гэж тийм үе биш. Шүн болгон. Шүндөө тогтсон цагт. Яг нэг цагийн үед. Ерөнхийдөө нэг 12 өнгөрөөл нэгийн үед за 12-оос нэг 2 цагийн үед. Энэ ч одоо нэг шүн дунд гэдэг байгаа шүү дээ. Яг шүн дундын үед гарч ирдэг байхгүй. Чи өдөр байхгүй. Өдөр байхгүй одоо юу гэдгийг хөргөвч цагдгаа юм дуурж ийн хөлж ийн барьж ийн гэвэл бас нэг эн чин хөргөвч нь шүн амьлаад өдөр нь унтаад идэг гэж юм байхгүй шүү дээ. Тэгээ энэ чи ганц хөргөвчний галтгооны тэнд биш зурагтны тэнд заадлын хоосон байж байгаа жижиг өрөө мөрөөгэд хаа сайгүй. Тэгээд ингээд нэг огтон мэрж байгаа ч юм уу дээдлийн айл алхаж байгаа юм шиг тийм бүдэг биш. Яг хажууд байгаа юм шиг төмөр алхаар зогсож байгаа юм шиг тийм тод. Одоо энэ байранд арай л тод байна. Арай тод байгаа байхгүй. Тэг шүн болгоо шүү дээ. Энэ хачин зүйл байхгүй. Тэгээд богж өтгөр ороод нь надад үүрцэн шүглцэн болов гэж бодглохлоор дамдын сүрэнхойн бичвэрээр бол тэр ерөнхийдөө одоо юу гэдгийг амиа хорлдог ч юм уу те ад сэтгэрд хорлогддог ч юм уу юу гэдгийг үхлийн муугаар үхдэг ч юм уу цаг нь болоогүй хүсээг бахтаа үхчихсэн хорогдсон за магадгүй эд хөрөнгөндөө ч юм уу эхнэр хүүхдтэй ч юм уу
энэ орчлонгоос зуураад ч юм уу те ингээд сүнс нь төөрдөггүй, төрлөө олдоггүй ингээд үлдсэн ороолон болоод ороолон гэдэг маань ерөнхийдөө ороод явдаг зүйлээ хэлж байгаа штэ. Ороогоод ойртоод байдаг. Чөтгөрөнч байдгүй, шоломсонч байдаг юм уу? Одоо чөтгөрийн нэмэгтэй одоо шоломсод эрэхтэй гэдэг маш. Одоо энэ хүн өгчхүүл одоо тийм хүүс хамаагүй болж байгаа юм л да. Тийм зүйлүүд ер нь энэ нартын энэ орчинд 3 жилээс илүү байдаггүй л гэдэг юм л. Тийм зүйл үүслэе гэж бодоход 3 жилээс илүү байдаггүй. 3 жил дотор энерги бараад замхардаг юм байна л да. Замхардаг. Амаг одоо энэ чинь энэ хоруу дээр явж байгаа бүхэл юм чинь энергийн хүчин дээр л бийж штэ. Энергийн хүчин дээр л ямар нэгэн тэмдэг, ямар нэгэн тохио өгнө штэ. Тэрнээс оргуу хоосноос бол хүн юу ч мэдрэхгүй штэ. Тэгэхээр тэр чинь бас нэг энерги байгаа байхгүй сайн ч юм уу муу ч юм уу нэг энерги байгаа. Тэр энерги чинь одоо гар утасныхоор бол цэнгэн дуусаад алга болдго юм байна л да. Тэгэхээр тэр одоо энэ манад байгаа зүйл бол тийм зүйл биш байгаа байхгүй. Тэгээ би бас нэг уншиж ирсэн. Ванга дээрээс илүү юу вэ? Далдын юм хэрвээ хурж ирээд одоо шүглдэг бол шүглэх юм уу оргонох юм уу эзнэр хооллоод идэг гэж. Одоо жишээлбэл манад байгаа юм надаар хооллоод байгаа байхгүй юу? Би хоол ундна. Тэгээд надаар хооллдог учраас ингээд байгаад байдаг, оршоод байдаг. Одоо жишээлбэл би заглагаан гэсэн үг. Тэгээд нөхөр таваарч намайг сороол те. Намайг сороол ингээд цэнэгтэй байгаад идэг. Тэгээ би энэ ядраал хөгшрөөл шатгаангүйгээр ингээд сулдаал ингээд байдаг. Тийм шиг баг. Би тэгж уншиж ирсэн. Тэгхгүйгээр ингээд хоосонд оршдгоо гэж байгаа байхгүй юу? Эдгээр ч одоо биднээсийн гаргаж байгаа одоо энэ заглагын станцыг гаргаж байгаа энэ арзетик заглагаанаас чи энерги авахгүй шүү дээ. Эн чинь ийм байгалийн бус энерги авахгүй шүү дээ. Эн чинь байгалийн оршихуйн зүйл учраас амьд организмаас энерги авч идэг. Бид одоо нэг малын мах иддэгтэй адилхан байхгүй юу? Одоо амьд хүмүүс бол одоо юу гэдэг хүмүүс одоо мах гурил идэл монголчууд ялангуяа нэг ногоо идэх биш. Мах гурил идэл амьд яваад идэгтэй адилханаар энэ бас нэг энэ далдын юм чинь бас биднээсийн биеэс ялгарч байгаа тэр энерги илч дулаан биш. Одоо илч дулааныг энерги гэж хүмүүс ойлгоод байдаг. Энерги гэдэг маань ямар нэгэн халуун хүйтэн тийм зүйл биш дээ. Шал өөр зүйл ахгүй юу? Манайх одоо юу гэдэг нэг хүйтэн гартаа болохоор энэ ста муухай энергитэй хүүр байна гэл халуун гартаа болохоор те. Энэ нэг сайхан энергитэй халуун гар мартаа болох тэр. Үгүй тэр хүний биеийн дулааныг бол энерги гэж бодож болохгүй. Энерги гэдэг маань бидний нүдэнд харагддаггүй, мэдрэгддэггүй хит мэдрэг усууд. Хит мэдрэг усууд л мэдэрч чаддаг, хэвийн усуудад мэдэрч чаддаггүй тийм зүйл шүү дээ. Энерги гэдэг маань. Одоо би та бүхэнтэй ярьж байгаа одоо энэ гар утсаар ярьж байгаа энэ зүйл чинь бас нэгэн төрлийн энерги шүү дээ. Соронзон урсгал. Энд ч одоо юу гэдгийг амар халуун байгаад би та нартай илүү тод яриад хүүтэн болох дээр бүдгрээд идэг тийм зүйл биш үсттэй. Гэтэ аягүй сонирн байхгүй. Баяр сайхан лайв эхнээс нь үзээ. Хэрвээ ойлгохгүй бол гараа явчих болно бас. Тэгтээ бас нэг талаар зөвөр ойлгоорой. Би одоо юу гэдгийг нэг ийм хачин далдын юм ярьж яснаа надад ирж үзүүлээ. Би таансын урд хойлохыг ярьж өгөө. Хүзрөөр ч юм уу, шоогоор ч юм уу, чулуу татаад ч юм уу. Би тэгэд тэнэгдэхгээгүй шүү. Одоо нэг хүмүүс нэг өөрт нэг жоох юм байвал тэрийг мөнгө олох гэж ичрээд байгаа шүү дээ. Өөрт нэг жоохот юм байвал одоо нэг цагаан солиотой хулгаач нэг арх жоохон уугаад ирэхлээр онготон дуудаад байна. Онготой өвчин тусчтаа гэдээ эргүүтээд идэх шиг. Тэнгүүдээ дараа мөнгө олоо шаачдаг. Хүнийг баяжуулна, хүнийг эгэрүүлнэ.
эдгээ нэмжлэн эдэргээд солиороо явцдаг. Би одоо нэг ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг өөрт байгаа юм мөнгө олох гээд тэнэгцээд байгаа юм ерөөсөө биш. Надад тэг шаардлага байхгүй. Тэгтээ би өөрийн гэсэн хийдэг ажилтай хийх юмтай хүн. Зүгээр л байгаа юм аа л ярьж байгаа. Энэ үхлийн дараах амьдрал гэж байдаг байгаа байхгүй юу? Би чи шашингүй үзэлтэн шүү дээ. Уг нь бол хар залуугийн л одоо намаа төрөгчин социалист нийгэм байсан. Одоо энэ ламбо, энэ шашин бүх юм чи үгүйсгтгэл байсан. Үгсэн баасны чи бурхан гэж ярьдаг байсан шүү дээ. Юу бурхан юугаа солиороод байгаа юм гээл. Тэнгэрч юу байгаа, юу ч байхгүй гэл. Гагаринч нэслээ, хойноос нь гүр арагчааш нэслээ. Тэнгэрт нэг бурхан гэж завлаа суудсан нөхөр байна уу? Байхгүй. Юу ч байхгүй гэж байгаа юм. Би яг тэр хүмүүжлэр л явсан. Сүнс өдөр ихлээр солио юу хүсний чинь сүнс өдөр. Хаана байна тэр чинь? Али үзэж буцаагаад байгаа гэдэг шиг. Би чинь тийм үзэлтэй. Тэгж л явсан. Магадгүй багасаа одоо юу гэдгийг аав ээж нь мөргөөд ч юм уу энэ утаа гомбо яваад ч юм уу ном соёл сураад шашнаар мэрэгшээд ингэж явсан бол бүр илүү их юм донгосгол байх л да. Эн чинь миний тэр шашинтай юу, шашингүй юу гэдэг огт хамаагүй өөр нь чи өөрөө гараад ирсэн зүйл байхгүй юу? Өөрөө гараад ирсэн. Хоёр удаа бийдсэн. Бийдсэн гэдэг маань юу гэсэн үг гэхээр харагдсан. Тэгтээ хоёр өөрөөр харагдсан. Энд чинь нэгэн төрлийн юм байгаад байгаа юм биш. Энэ амар сонир. Нэг хүүхэд бож харагдсан. Нэг хүүхэд нь тэр гэр ороод байж хахад манай чинь гэр ороод амьдарч хахад манай том өрөөнд ерөөсөө бид нар амьдардаг байсан. Яагаад гэвэл халаалт нь муу өвлийн үйлрэлд том өрөөгөө хааждаг байсан. Хүүтэн байдаг учраас том өрөөнд амьдардаг. Тэгээд 100 болтоор том өрөөгөө орж гардаг. Тэгээд нэг өвч биш юм өвөл тусаа хавар өдөөдл юм. Бас л тэгээд том өрөөгөө хаацсан. Тэгээд би нэг ганцаараа амьдарч байхдаа тамхиа хайж явж байгаа шүн штэ. Тамхиа хайж явж байгаа том өрөөгөө ороод том өрөөгөө гэрдийг асаан чинь хүүхд сувжсан байхгүй. Тэр үед би ганцаараа амьдраад нэлээд удаж ирсэн. Би ч бас гэр бүл элдэв долоо юм асуудал маань гараад тэгээд амьдрал маань бүтлгүүдээд 2-3 жил ганцаараа амьдэрсэн юм шүү дээ. Тэгээ гэртээ ганцаараа байж та шүн дунд шүү дээ. Нэг хайхтраа ам цангаал тэгээ нэг босоод ирсэн чинь нойр хулжаад буцаад унтах гэсэн. Нэг тамхиа олъё даа гэ тамхиа хайгаад олддог. Тэгээ том өрөөргөө яваад орсон чинь харахгүй ч тэр том өрөөнд оронгуудаа гэрлээ ассан чинь манай том өрөөнд манай охины унтдаг ор байсан. Тэр охины манай орон дээр нэг хүүхд суужсэн. Шүн. Тэгээ их сонин дав дуу гэж биж очиж хашгирч хачаа чинь болоогүй амар сонин. Бид чи согтуу галзуу байгаагүй шүү дээ. Чүн унтж байгаа ч очиос ирсэн. Тэгээ ахаага тамхиг харвуу гэдгсэн чинь. Одоо тэр хүүхэд манад байсан л гэж бодоод байгаа хгүй. Зүуд шиг айгуу сонь. Тэр чи галтгооны ширээн дээр байлаа гэдэг. Тэр чи бүр ярьж байгаа байхгүй юу? Галтгооны ширээн дээр байлаа. Тэгээ буцаж очиод тэр нүцгэн бандаажтайгаа явж байгаа шүү дээ. Буцаж очиод галтгооныхоо ширээн дээр байсан тамхиа аваад тэгээ тамхиа асаахтаа гүн ч одоо би чи ганцаараа шүү дээ. Манад ч одоо ямар хүүхэд байдаг вүлээ гэж бодож байгаа юм чи. Тэрийг бүр амар тос санаж байгаа байхгүй юу? Дээр үе Орос форум гэж байсан юм. Одоо орчин үед байхгүй. Орчин үеийн хүмүүс мэдэхгүй л хар хөхөнгөтэй Орос форум гэж. Тийм Орос форумтай 4-5 дугаар ангийн байрын тийм хүүхд сууж байгаа байхгүй. Айгуу сайн. Тэгээ буцаагүйгээд орсон чинь байхгүй байхгүй. Тэр чинь би чи шүн гэрээ дотроос нь төвчсөн. Гаднаас ямар ч хүн амтай орж гарах арга байхгүй. Гаднаа нохоотой цонх ирэхтэй. Тэгээд манад яах хэлээр хүүхэд Орос форумтай хүүхэд орж ирээд том өрөө орон дээр сууж явах дээр нь хулгайч байсан бол юм хулгайлаад гараа штэ. Тэгж нэг таарсан. Тэгээд хийм харчихлаа гэд. Итгээгүй. За одоо би айгуулад нэг зүүдэлж байгаа л зүүдэн дундаа хийм харч. Гэхдээ тийм ч хүн итгэхгүй байхгүй.
За би нэг зүудэндээ нэг юм харчихлаа да. Эсвэл унтаа явсан юм болов. Гэхдээ тэгээд нойр хүлчиж чад нөгөө тамгаа татаад. Гэхдээ нэр юу байд юм болоо гэдэг. Тэг хийлэм нөгөө хийм харна гэдэг л болж тээ. Гэхдээ тэг хийм ярьдаг юм бах та гэж. Тэгээ учир нь ойлгоогүй. Тэр чинь 2018 онд шүү дээ. Тэгээ өнгөрцсөн. Тэгээд тэрнээс хойш манад л хан дээр ингээл юм тогшиж идэг. Унтж байгаа орны толгой тогшоол. Тэгээд галтгоон тогшоол, том өрөөж тогшоол. Уу яг та модон байшин юм чи өстө нэг сайхан цуурайд нь шүү дээ. Тэгээд ганц нэг хүмүүсээс би асуухгүй юу? Тэнтгийнхээ усудаас годоо ингээд манад нэг юм тогшоод ах юм. Хүмүүс тэгээд яаж байгаа юм чи? Модон байшин доошгоо суулт өгдгийн. Өвөл мөвөл хөлдөчөө 100 гисгэлээрээ мод чинд 100 гисгэлээрээ хөлдөөс найрлаад ирэхлээр доошгоо суулт өгөнд хэлэн барина. Тэгээд тагт тух гэдэг угардгийн барьдгийг итгэл. Эсвэл огтон зур мууч шиг юм яриад. Хүмүүс ч одоо тэгэл өөртөө мэддэг амьдралынхаа ямиг л ярьж байгаа юм чинь. Тэгэл дүүлээл нохоо шууч юм уу те муур одоо зодон балми янз янзын юмуд байгаа те өөр юу гэдгийг л. Ял өнгөрч. Тэгтээ бас шүн болгон. Одоо шүн болгон башгийнх нь модон суугаад байна гэж одоо юу ах вэ чинь? Өвөл зөнгөө модон сууж л байдаг. Тэгээ сүр дээрээ би чинь ядаргаанд ороод эхлээд эн чинь унтаж чаддаггүйсэн. Тогшоод ах тэр чинь бүр чочиж сэрээд чинь ганцаараа байсан гэж хэлэхгүй. Ганцаараа байсан энэ модон байшин чинь бүр цуурай таад. Энд ч одоо бас нэг гэр бүлтэйгээ байхлаар чи эн чинь бас нэг дуу чимээж гэсэн арай гайгүй байд юм биш үү? Чи ганцаараа хүн чинь ингээд унтж байхад чинь энэ тэн тогших чинь чимээгүй юм чинь тэгээд гэр орж ямар ингээд нэг удамжинд машин тавьгаал амьд согтой амьтаа орилдоо бол яах вэ? Манайх чинь дээшиг уудургаач юм уу? Уулургаач байсан тэгээд годамжинд нохооч учихгүй хуцдаггүй шүү дээ. Шүн болох тэр чимээгүй. Тэгээд тэр үеч нэг тоггоход ихтэй ч амар цорож байгаа юм чинь. Тэгээд сүүл дээр би чинь бүр нойргүй болоод унтаж чаддгүй. Өдөр нь бас ажиллаа хийдэг. Мэдрэлийн ядаргаанд орох нэ. Тэгээ манад нэг юм шүглжлээ гэдэг мэдсэн л дээ. Нэг юм шүглжлээ. Ядж байгаад манай тэр дээдлийн айлын нэг залуу 2 жилийн өмнө лөө 3 жилийн өмнө лөө бас нэг авгаатайгаа хэрэлдээд амиа хорлцоо. Тэгээд хүн чинь тэгээ янз янзын бодож байгаа юм чинь. Тэгээд нэг тэр дээдэлтэй манахаас хол штэ. Нөгөө динж дээр байдаг. Тэгээ би таньдаг байсан тэр залуу. Уг нэг мөрөөрөө залуу байсан. Тэгээ айгуу сайн авгаатайгаа хэрэлдэнгүүтээ согтуу гэртээ амиа хорлцож өөргөө дүүжилсэн. Унтж байгаа юм. За. Тэгээд дэрийг чинь болов гэж бодоод тэгээд муул юм бодож байгаа юм чинь. Хүүрээ нөгөөд чинь амиа хорцсон тэгээд би нөгөө таньдаг байсан нөгөө гимгүүлээсэнтэй сайн уу юу байна гэж өнгөрдөг байсан юм чинь. Тэгээд өгчихсэн гэж сонссон. Тэгээд манай зэрэг чинь цагдаа мөгдөө яваадсэн. Тэгсэн чи одоо тэр гүр чи ороолон болчихсон авгаад орогдсон. Тэгээд манай гэр тэрэ ханд огшоод идэх бахта ухааны бодож байгаа юм чинь. Одоо би тэр чи одоо гим хийгээгүүдээ хаяа гудамжид дараа тэр юу вэ өгшөөлгээд өнгөрдөг үхэс. Хүний урманд нээж арх дарж уугаагүй. Асуудал бэрхшээл одоо нүдэн шийгээгүүд энэ чи яг тэр ирж идэх ухааны бодож байгаа юм чинь. Одоо тэгээд хүн чинь нэг муул юм бодож байгаа ерөнтэй оронд. Одоо өөр юу билээ л гэж бодож байгаа байхгүй. Тэгээ би ч одоо тэгээд одоо ямар хүн алдсан алуурчин байгаа биш. Алуурчин бол одоо яа их бас нэг алсан алуурчин дээрээ сүнс нь ордог юм байгаа биз. Тэгээ амьтан хүнээс бас юм хулгаалаад айл гэр ухаад бас нэг өвгдээцийнх нь өмч хөрөнгөд халтцсан орон байрны хулгайч биш. Хүн ч одоо янз янзын бодд юм л. Гэхдээ нөгөө ч ерөөсө зогсохгүй. Би бүр 18 онд энэний тухай лайв хийжсэн шүү дээ. Манад нэг юм байд юм а гэж. Тэгсэн чинь сүүл дээр лайв хийж байгаа толгоон дээр ингээд бөмбөлөг нисээд, цагаан бөмбөлөг нисээд. Гэхдээ тэр чи яг тэр нэг анх нэг гарч ирж байхдаа бол ястай галзуу байсан юм а. Арай л байсан. Одоо харин энэ гэрэл мэр тод болоод тэр юм уу? Яасан? Нэг үзэгдэхгүй байгаа байхгүй. Тэгээ хойно ч тэгээ харахгүй шүү дээ. Нөгөө нэг 100 лааны чийдэн билүү. Нэг тийм чийдэн бидэнтэй гэр өрөө мөрөөчөнд бүдэгч байдаг байсан. Гэр ороод
Одоо ч нэг одгийн энэ нөгөө юун амар хүчтэй энэ нөгөө сүүн гэрэл мэрэлтэй байрууд чинь тэрэнд харагддаггүй ч гэж магадгүй. Өөстө цагаан бөмбөлөг давхгаад нэг толгоороо давхиж ороод нэг энэ гид хүзүү хоолооноос гарч ирж мэрээд алж өгдөг байсан шүү дээ. Тэгээ ямар сандаа цагаана гэдэг нэр өгөх үү? Метрл аюугууд нэдэ олон улсууд үдсэн шүү дээ. Ер нь манайхан нэг зүйлийг анзаарж байгаа бох би нэг худлаа хөөсөрдөг хүн ерөөсөө биш. Худлаа хөөсрөөд юу гэдэг хүний анхаар татах гад хідэн лайк суглуулах гад ч юм уу те. Одоо би нэг лайкны фолловны гуйлагч нь ерөөсөө биш шүү дээ. Би бол зүгээр л ярьж байгаа. Би тэр лайвыг 18 он, 19 он, 20 онд орж исэн тэр лайв энэ цагаан бөмбөлгтэй лайвыг бол олон хүн харсан шүү. Олон хүн. 300-400-аар харж исэн шүү. Ямар сони юм бэ гэдэг. Гэхдээ нэг юм сони юм ингээд таны толгоноос ч гарч ирээд нэг тамхины утаа гэхэлэр тамхины утаа биш. Тамхины утаа чинь ингээд суунаглаа шүү дээ. Энд чинь юм бөмбөлөг болохгүй шүү дээ. Гэхдээ нэг юм бөмбөлөг болцоод ингээд яваад байдаг. YouTube дээр YouTube сувг дээр байна лээ. Оо тийм үү. Одоо би YouTube сувгаа нэг үзээд надад нэг дээр үед за тэр чин басад нэг 20 он моны үеийн нэг YouTube сувг нэг нээгээд болцсон. Манайхан сонирхол одоо энэ нэг солонгос юу тавьдсан. Энэ хүн метр юу цагаанаг мэддэг юм байна. Тийм байсан шүү дээ. Эхлээд тэр чинь бүр харагч маргаддаг байсан. Тэгээд нэг хүүхэд болж харагдаад тэгэл одоо би чи ихнэртэйгээ танилцаад гэр ороололд тэгээд би тэр чи хижээж байгаа л тэгээд нэгдүгээр орол руу очсон байхгүй. Нэгдүгээр орлын 8 дугаар байранд. Тэгээд одоо би бодохгүй юу хөөхий тэгээд тэр манай тэр модон байшин чаа аав ээж маань л орон гэр байсан юм чинь тэгээд аав маань 2000 оноос 2007 он хүртэл өвчтэй байж байгаа. 2007 он тэгээд нас барсан шүү дээ. Тэгээ 2007 онд аав маань нас барсан. Тэгээд аавын маань сүнс хорогдсон юм болов да гэж бодлоо. Аавын маань сүнсэл бас нэг орон гэртээ хорогдоод тэгсэн юм болов да гэл. Тэгээд тэр хойдлогоо юуг хашаа байшингаа заараал. Тэгээ би тэр чинь мөнгө цаас элдв долоо гэж зүтгэсээр гад хоёулаа нэгдэр хороол байранд орсон. За тэгээд хойноо үлдсэн бодож байгаа байхгүй юу. За одоо байхгүй дээ гэт. Үхтэрэ байхгүй бах уу? Нүүж очсон өдрөөс ахгуулаад байж байгаа юм чи. Чи хаашаа зайлах уу гэж байгаа юм шиг. Манай ихтер мэдэн. Тэгээ ихтер маань ихлээд эн чинь манай ихтер чи айгу нойртой. Эн чинь дандаа шүн гарч ирдэг юм чи. Тэгээд яг хөтэ эн чинь бас нэг тэгээд мэдж байгаа юм чинь цуг байгаа юм чинь. Тэгээ би ихтертэй хэлэхгүй юу. Хашаа тэгжин тэр бичлэг YouTube дээр байна лээ гэд. YouTube дээр байгаа юм байна. Манайхан идэхгүй бол YouTube дээр ямар хаягтай байна уу? Сөрөнжин бараач гээд YouTube хаяг дээр би одоо өөрөө орж үзье юу. Би одоо нөө YouTube-ийн нэр маань юу ч хүлээвэж өөр мартчих. Өөрөө сонирхдаггүй учраас. Тэр байгаа гэж. Тэгээд манай энэ дээр харж байгаа улсууд идэхгүй тэрийг орж хараарай. Оюун чимгийн тэр юу зөв би нөгөө хүн барьж байгаад манайхан нэг бичлэгийг мэдэндээ над дээр нэг модон асилгтай нэг залуу орж ирээд нэг бариудаад босоо гараа яваад гисэн. Тэр бичлэг тэр лайв постаа амар тарсан шүү дээ. Чи бараг нэг сая хүн үзсэн үү яасан. Нэг урдаас нэг өмнө говьоос нэг модон асилгтай нэг залуу 3 хоног хэвтэрт байна гэд найзууд нь гэрийнх нэг модоор насид хийчихсэн. Тэгээ тэр нэг над дээр орж ирээд нэг бариудаад 2 өдөрөө босоод манай ажил дээр 5 хүмүүсээ гараа явдаг. Би тэр бичлэгийг устгацсан л та. Амар олон усуд үзээд ахарна. Яг тэр бичлэгэн дээр байсан байхгүй юу? Тэгээ би сүлд нь бодсон энэ чинь би барьсан юм уу? Энэ манай намтай цуг явж идэг. Надтай цуг байдаг нөгөө нэг хий зүүд маань оролцсон юм уу гэж бүр тэгж бодсон шүү дээ. Энд ч одоо барихын бие бариад босгохын нөгөөх маань босгоцсон юм биш үү? Ухааны бодлоо шүү дээ. Тэгэж чи яг тэр
лайв дээр тэр чинь өдөр штэ. Лагти. Яг тэр лайв дээр штэ хүү толгойдойгөр ингээд баг 10-аад цагаан юм хөвжижсэн. Яг тэр бичлэг байсан байхгүй. Тэгээ би даанч устгаа хийсэн. Тэгээ сүүлд нь бодож явах нь бийж бариагүй юм байна дөө. Би барихын байрал нөгөөх мөр босгохын босгосон юм байна. Тэр чинь 3 хоног яагаад гэмтэлд хагалгаанд орох гэж ирсэн хүн шүү дээ. Тэр залуу чинь. Тэгээ хагалгаанд ормооргүй наахаа гэж гуйсарга над дээр орж ирээд нэг бариулаад босоо явцсан. Тэгээ тэрнээс хойш бариулаагүй шүү дээ. Одоо зүгээр явж байгаа. Тийм болсон. Тэгээ нэгдүгээр ороод ирсэн чинь нөгөөх маань дагаад явчихлаа байхгүй. Чамд яригдсан та хүнээс ном бэлгэнд авсан уу? Би зөндөө ном бэлгэнд авсан. Би хүнд ч гэсэн зөндөө ном бэлгэс хэдэн мянгаар нь бэлгэсэн. Тэгээ нэгдүгээр ороод ирсэн тэгээд нэг өдөр бас нэг хідэн найзуудтайгаа тэр чи өдөр шүү дээ. Нэг амралтын өдөр бид бууз хийгээд манай гэрт бууз хийж байгаа байхгүй. 25 дээр над дээр нэг миний амьдрал гэдэг нэвтрүүлэг хийсэн. 25 дээр би ярьсан да. 25 дахь сууг телевиз миний амьдралаар бас нэвтрүүлэг хийсэн. Тэгээд тэрэн дээр бас тэр манай гэрт үзэгдсэн юмны тухай би бүр гэрч дуудаж байгаад манай баяраагч гэдэг. Гэрч дуудаж байгаа ярьсан шүү дээ. Танаа гэрт нэрээ тийм хий юм байсан юм уу гэж. Тэгээ би чинь ганцаараа яриад бол одоо худлаа ярьсан болчих шүү дээ. Тэгээ манай гэрт байсан хүмүүсээс ч 3 хүн байсан. Тэгээ нэгийг дуудаж байгаад. Тэр чинь манай галтгоонд бас нэг гигэн цагаан өдрөөр бас нэг саард хүн зогсож ирсэн шүү дээ. Саард үнсэн саарл. Утаа шиг. Утаа гэхлээр утаа биш. Өдрийн цагаар шүү дээ. Бууз хийгээд бидний хэдүүлээний сайхан бууз хийгээл би хүүхдэд дэвэрсэн модуна гарцсан. Би хүүгээ дэвэрсэн. Тэгээд нэг нь мах татаад нөгөөх нь гурил илдээд бид нар чинь копи тавьчихсан. Өстө сайхан буу алдсан зогсож идэг байхгүй. Буу алдсан байсан чи хөө эн чи юу вэ гэд манай баяраагч яасан гэж гоо чиний ард нэг юм зогсоод байна гэд би тэгсэн чинь галтгооны хаалганы тэн зогсож ирсэн байхгүй юу. Нөгөө санд нэгдүгээр хоол юм галтгооч айгүй жижиг гэн штэ. Тэгээд нөгөө чинь санд дээр суудсан модунаг би тэрвэрчихсэн. Ингээд хаалганы хажуу зогсож ирсэн чинь чиний ард чинь саард юм зогсоод ах ингээд юу саард юм байдгийг гэдгсэн чинь. Гэхдээ ард чинь саард юм эргэ харсан чинь нэг надаас өндөр нэг юм утаа шиг хүн байж чад алгуулсан шүү дээ. Хүч энэ нэр юу вэ гэдгсэн чинь замхраа алга болцсон. Тэр чинь 2 3 хүн харсан шүү дээ. Их сонио. Тэр удаа амар сонио. Гэхдээ сайн их юу байсан бэ гэд. Харин тийм юу байсан бэ гэл тэг өнгөрсөн шүү дээ. Гэхдээ хүн шиг байсан те гэд. Сүүдэр юм биш үү гэд. Бид нар чинь тэгээ тэр үед маргалж ирсэн байхгүй юу? Сүүгийг наваач манай найз сүүгийг гэдэг. Сүүг чиний сүүдэр юм биш үү гэд. Гэхдээ миний сүүдэр ингэ тусахгүй шүү дээ. Одоо миний сүүдэр тусч гинэ гэдгсэн чинь. Гэхдээ нэр сони юм а. Хоон ч нэг юм саард хүн зогсож ирсэн сая гэд. Тэгж нэг харагдсан. Тэгээ нэгдүгээр ороод чинь би ажил ихтэйч байлаа. Хуйгаа найзаа сайн уу? Манай 8-ын найз 8 дугаар байрын найз маань явж байна. Одоо энэ Алтууийг Батуйг гэд. Тэгээ нэгдүгээр ороод байж ах чинь би айгүй их ажилттай байсан юм уу? Баяраа гэж аханд байсан их ч мөн мөө гантгоо санаж байна. Тэгээ баяраа их сайхнаагч идэр чинь миний дархан Эрдэнтийн барианд надтай цуг явдаг байсан шүү дээ. Тэгээ одоо тэгээ бас нэг гэр холдоод тэгээд уулзахгүй удаж байна. Миний дарханы Эрдэнтийн барианд надтай цуг яваад тэгдэг байсан. Тийм ихчтэр байхгүй надаас ихч усууд шүү дээ. 57 8-тай 60 хүрж байгаа. Тэгээ би нэг сонин тийм ихч нартай найзалдаг өстэй. 2 ихчтэй, 2 тарга ихчтэй.
Тэгээ хоёр таргын ихч маань тэгэл намайг дагаж явдаг, хоол унд хийж өгдөг. Одоо нэгэн талаар намайгаа жоохон асардаг. Тийм ихч найзуудтай байсан. Тэгээ тэд нар сайн мэдж байгаа. Миний өстө аабайг мэднэ шүү дээ. Тэгээ нэгдүгээр ороод л тийм байж байгаа. Тэгээд энэ юунд Яармагт нүүж ирснээс хойш ер нь нүүж ирснээс хойш л ихэлсэн шүү дээ. Манаас ч галдгоонд тавилаг байхгүй. Марга мэдж байгаа шүү дээ. Галдгоогоо их 6 сар болсон шүү дээ. Тэгээ нэг ажлын газараас нэг хуучин хөргөчийн авчираа тавьдсан 2 ширээ зэрэгцүүлж байгаа хоолоо хийдэг. Аяг тавга нойлын өрөөндөө аваачиж жордонтой аяг тавгаа угаадаг. Яг тийм юмар чи бид чинь 6 сар болсон шүү дээ. Тэгээд энд нүүж орсоос хойш л таг туг гэдэг ихсэн. Манай багийн жагаа ороод ирсэн. Багийн жагаа эдрүү сайхан мэднэ дээ. Багийн жагаа нөгөө цагаанагийн тухай л ярьж явна. Тэгээ битээр ярихгүй юу? За арайчтэй бас. За яг одоо бас нэг хуучин гэр хороол байжгаад аав ээжээ маань байр байсан. Тэгэхээр чи одоо бас нэг аавын маань сүнс нэгдүгээр хороолт чинь бас нэг айлын хуучин байранд орсон. Тэр байранд нурд нь ямар хүмүүс амьдарч исэн билээ. Тэр улсуудын бас нэг үлдсэн барьсан байж болно шүү дээ. Тэгээ итгэхгүй л байгаа байхгүй би. Итгэхгүй. Энэ намаа дагаж явдгийг итгэхгүй байгаа байхгүй. Тэгээ одоо эн чинь шинээр цемент сутгаад урд нь хүн амьдарч байгаа шинэ байранд орсон байхад нөгөөх чи ирцэн байгаа байхгүй. Энд ирцэн. Одоо ингээд нэг цагаас таг туг гэж эхэлнэ. Зарим үед өдөр гинт таг гэмтүг гэл. Хаяа нэг өдөр орой шөнө болгон болцтой тав туг. Манайх одоо намайг худлаа яриад ийн гэж бодож мод. Би одоо ихнэрээс асуухад. Ёо. Одоо айгуулаа их зэртэйг нийлээ худлаа ярьж байгаа. Монголд ямар хүнд итгэхгүй ш. Өгшөө. Чи энд нөгөө тогшоод байгаа юмыг мэдж байгаа юу? Чамайг гэрчил гинэ. Тэр өмнө нь худлаа юу гэдгийг. Манай хүн ч жоохон хинэггүй юм шүү дээ. Мож гайц. Ваа, хоолоо идж байгаа юм уу миний хүү? Арай сэрүүхэн үү? Цонхаах уу? Арай чи танах руу ч гэх шиг тий. Ороод ирсэн чинь зүгээр син хийж штэ. Арай л хүтэн байна. Ер нь нэг иймэрхүү сонсогддог. Би та нарт сонсгоё. Нэг иймэрхүү. Ерөнхийдөө. Би сая энд байсныг саасаа харьцаж зогтлоо штэ. Ерөнхийдөө сонсогдох нэг иймэрхүү. Гэхдээ энд биш. Энд. Орны толгоон болгон тэр. Ингэ сонсогддог байхгүй. Энд чинь нэг зүгээр нэг юм жижигхэн энэ тэндэг юм унтсан юм шиг ч юм уу те. Нэг дээдэл явж байгаа юм шиг юм биш штэ. Яг хажуу талд танк гэл. Зүрх муутай хүн бол баг хаачна уу? Зүрх нь харагдчихна. Одоо манай ихнэр одоо янз янзын энэ 25 дугаар суугаас над дээр санал тавьсан л да танаа тоны нэвтрүүлгээр орох уу гэдэг. Ихнэр маань тэгээд олонний нөгөө хил амнаас болоод гэртээ янз янзын хүмүүс авчрахгүй гэдэг. Нэгдүгээр хороолт байж байгаад нэг 25 дугаар сувг телевизээс нөгөө миний тухайн нэвтрүүлэг хийсний дараа баах амьтад намайг тэр чинь нөгөө лайвтай амар их оромжилсан байхгүй юу. Тэгээ манай ихнэр одоо янз янзын нэвтрүүлэг намаагч нэвтрүүлэгт ороход дургу гэрт ч гэсэн нөгөө бас нэг тогооч гэдэг нэвтрүүлэг бас маад хийхүүгээд тэгж ийсэн. Тэгээ 25 дугаар сувг телевиз ягаад надтай ингэж ягаад гэдэг вэ гэхээр тентгээ телевизийн аюураа гэдэг
найруулагч телевизийн захирал Алтаа гэдэг тэр Алтаагаа эдгээр бид нар айгуу дажгүй харьцаатай байхгүй юу? Би нэг нэвтрүүлэг хийж хахад Алтаагаа намайг их тоосон. Чи их өөрөөрөө их дажгүй юм байна гэдэг. Тэгээд манай дээр ийм нэвтрүүлэг хийгээд тэгсэн. Тэгээд угнууд нэвтрүүлэг хийсэн танаад хоногийн залууг гэртээ авчиж хонуулсан бол тэр нь шүн. Чи нэг шүн унтахгүй нэг ингээд нэг камера яагаад байж байгаарай. Нийтдээ байж байгаарай. За одоо манад нэг юм дуурна шүү гэж. Тэг баримттай юм уу үзүүлчих гэж бодохгүй юу. Чи манай ихнэр уурлаад байгаа. Яршгээ тэгээд амьдралаа бас төв амьтанд харуулаад тэгээд монголчууд ямар зүгээр өнгөрөх гэж тэгээд зүсэн зүйлдээ амьтны бах тавыг хангаад хараад өрөөл болоод доромжлол болохгүй юм санаасаа зохиод бичээд өстой ингээд бүр хачи юм болно яршиг төөг зүгээр мөрөөрөө амьдрий гэдэг. Манай ихнэр тэгээд байгаа. Уг нь бол би ингээд худлаа үний ярьж байгааг баримтжуулчих гэж аахгүй юу. Баримтжуулч яг боддоор нь үзүүлээ. Бараг тэр 25-ын танаад хоногийн залуу бол бараг манахаас гараад гүйчих واخ уу. Боли ахаа танаад жоохон чадахгүй юм байна гэдэг. Бараг тэгэх бах. Энэ одоо юу вэ л гин. Энийг мэдхгүй хүн бол энэ бараг намайг одоо юу гэдэг нэг юм механизм одоо юу гэдэг нэг юм онцгой юм тавьчаад өөрөө асаас өдөрж мөдөрдөөд ингэж байгаа болов уу гэж бодохоор юу гэдэг одоо нэг юм сенсац тарих гад нэг шоу тарих гад ингэж ийн гэж бодохоор ийм зүйл байхгүй юу? Амар тод. Тэгээ чи нэг зохиод өнгөрөхгүй шүү дээ. 2 3 зогчиж тэгжээ чимээг болно. Тийм байхгүй. Тэгээд нь үзүүлчихмээр л баг. Тэгээ нэг үзүүлэх цаг ирэх баг. Тэгээ энэгээр би та бүхэнд юу хэлэх гээд байна гэхээр энэ биднээсээ энэ нэг навшин амьдрал дотор өөр юм байдаг юм байна гэж. Одоо энэ хүний амьдрал чинь нэг юм навшин амьдрал байгаа шүү дээ. Бид одоо тэгээд нэг бие бинийгээ зүгсэн хараасан нэг гоочсон, доромжилсан, шүүсэн, тунгаасан нэг тэгээд нэг бие бинээ барьж ицсэн нэг юм балиар амьдрал дотор ч ахаад нэг өөр амьдрал байдаг юм байна гэж. Ахаад нэг өөр хий юм бас дагаж явдаг юм байна. Энийг л би ойлгож байгаа байхгүй юу. Үгсний дараа ч гэсэн үлддэг юм байна гэж. Үхлийн ард ч гэсэн бас үлдэж болдго юм байна. Энд чи өөр юу ах юм? Ха? Энд чи одоо юу гэдэг нэг актер сайхан хурдан морины сүнс мэс явахгүй шүү дээ. Энд чи надад морь адуу малч байхгүй. Манай одоо юу гэдэг өөр хариг аргийн жимч байхгүй. Би одоо хариг ариг мэрт бол огт итгэдэггүй хүн. Хариг ариг хурж ирчээл энэ дэлхийн 8 тэрбум хүн байж ах чинь ганцхан манахыг энэ яармагт ирсэн манай ханы тогшоод зогсож идэг хариг аригийн хүнч гэж юу ах вэ? Тийм биз дээ. Тэгэхээр энэ манай удамтай ч юм уу, манай өвөг дээдстэй ч юм уу, манай эцэг өвгөдтэй ч юм уу нэг холбоотой нэг юм байгаад байгаа байхгүй. Эцэг өвгөдтэй холбоотой. Тэрнээс хамаагүй одоо юу гэдэг хажуу айлын ч юм уу, эсвэл одоо юу гэдэг миний нэг гомдоосон, баярлсан янз янзын хүмүүсийн үхсэн хатсан сүнс сүдэр нь намайг энэ хорвоогоос олоод тий олж хурж ирэнгүүтээ араас дагаад тэгвэл мөнгөний дагаад хамгийн гол нь мөнгөний дагаад ингээ хан туураа тогшоол ингээд яваад ингэж байхгүй шүү дээ. Гогшоо чи юм харж гэнэ үү? Одоо энэ хэрлэн байна гэж байгаа юм уу? Банз гэж байгаа юм уу? Энэ хуурамч хоёрыг хаягтай. Истүүмэндээ чи юугаа мэдгүй? Энийг хин нэгэн хүнийг хүн болгонд хараад явах нэг хитэн хараалын үхнээс чааш юу мэдгэв? Энийг балаа юм гарч ирсэн энд донгосоод ш. Бологлоод өгөр. Нэг тийм байдаг. Байд юм байл. Одоо нэг байхгүй гэж яг байгаа юм одоо би байгаагаар л ярьж штэ. Бид одоо энэ амархуу дөвжир бол надтай нийлээ удаж хагаад одоо зарим усууд эн чинь сахиусгэн, зарим нь одоо гэрийн боггэн, зарим нь одоо юу гэдгийг тэнгэр нь өвгдээцдэг энэ одоо энийг одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Өстой үнэндээ мэдэхгүй байна. Тэгтэл байгаа.
байдаг. Одоо эннээс ч болоод би одоо шүн 2 моёр өнгөрөөж иж унтдаг болчих. Одоо эн чинь 8 жил ингэж явж байна. Би одоо дандаа шүн унтдаг тийм хүн биш шүү дээ. Урд нь би чинь тэгээд нэг 11 12 гээд нүд анилдаад унаад өгдөг тийм хүн байсан. Одоо энэ чинь гарч ирснээс ч энэ чимээгүй болтсны дараа л унтдаг. Одоо би 8 жил дандаа 2 өнгөрөөж 3 муруу гэж унтдаг. Тийм болсон шүү дээ. 3 цаг гэж унтдаг. Тэгээ маргааш нэг 9 10 цагийн үед босч ирдэг. Тийм учраас миний ажил чи өдөр юу байдаг байхгүй юу? Өглөө нь яагаад гэвэл унтаал тэгээд нэг хоол ундаа идээл нүүр амаа угаасаар өдөр болчдөг. Тийм учраас би чи 12 цагаас ажилтдаг шүү дээ. Тэрнээс ууд нь эртгэн шиг ажиллаа эхлэмээр байна л та. Даанч нөгөө шөндөө унтаж чаддаггүй. Одоо эн чинь чимээгүй болсны дараа л за одоо нэг 2 юм уу 3 тогшоол за одоо энэс чаар тогшихгүй дэ гэж бодож байгаа юм чинь. Тэгээд чимээг болчдөг байхгүй. Ер нь нэг 2-оос 2 юм уу 1 тогшоод өнгөрөж байхгүй. 2 юм уу 3 тогшоод тэгээд чимэг болдог байхгүй. Тэгээд тэрнээс хойш унтдаг. Тэгээд тэр нь дандаа 2 өнгөрөөж 3 төхүүлж тэгж унтдаг байхгүй. Тэгээд маргааш нь дандаа 9 10 цаг үед босч ирнэ. Тэгээд нэг хоол ундаа идээд тэгээд одоо сүүлийн хэдэн жил чинь өдөр ажиллаж өдрөөс 12-оос ажиллаа эхэлдэг болсон шүү дээ. Даваа найз минь сайн уу? Чимэд дэрэгдсэн 20-од насны залуу хүүхдэд зөвлөгөө өгч өхөөрөө нэг босс. Би одоо энийг тийм юм ярихгүй шиг одоо би одоо хүн зөвлөгөө өгдөг хин чин. Тэгээд миний үгээ сонсч идэг ямар ч амтан байх уу? Одоо энэ залуучуудад юм хэрүүл өтө хуц пецта минь хөгшин төцөг минь гэж та намайг. Тэгж нэг хүнд хандаж ярьж өөрийгөө дөрвөлдүүлж байгаа зүгээр мөрөөрөө явъя. Одоо энэ хүнд үг хэлхээс айдаг болсон. Тийм хорвоо штэ. Ямар ч хүндлэлгүй сайн нэг тэнийг юм гарч ирээд юу гэж олон юм хуцж чинь хар тань бүгд уншаа өстэй. Одоо энэ Монгол хүнд бол хүн шиг үг хэлэх хэрэггүй штэ. Зүгээр мөрөөрөө л явъя. Хэвийн л амьдрий. Ямар ч санда манай ихнэр тэгээд ах. Ой тэр зургатын янз янзын юм нэвтрүүлэг бити гэртээ авчираарай. Янз янзын нэвтрүүлгийг урьдах ч гэсэн бити очоорой гэж. Намаа ч гэсэн одоо ингэ нэвтрүүлгүүд урьддаг штэ. Та хурж ирээс эрүүл мэндийн ч бай, элдв долоо юмны ч нэвтрүүлэг оролцооч гэд. Би очтгоо. Яах? Очоо тэгээд амтны бахтавыг хангаал зүгээр мөрөөрөө амьдралдаа гай дуудаал хараад ерөөл юм байвал би одоо 8 жил хэдэн мянган хараал дундуур явж ирсэн. Одоо өнөөдөр зүгээр чөлөө цагаараа үгүй таанад хэлж шít итгүүд идэг байвал бай. Энэ хүн итгээд шаардлага байхгүй. Тэгтээ ийм юм байдаг. Ийм юм байдаг шүү. Энэ ёстой сониустай учир нь олдохгүй. Энэ гажиг. Би одоо нэг цагийн үед лайвда таанарт үзүүлж болно л тоо. Эсвэл хэдүүлээ цаг давхарж байгаад нэг үед лайвда таанарт үзүүлэх үү? Итгэхгүй л дээ. Монголчууд одоо бүр нэг итгэл сэтгэлд нь сүнцэн амтчил байдаг. Айгууд бол одоо энэ тэнийг юм энэ хөгшин тэнийг юм хүний анхаарал татах гад хүүхдээ ч юм уу ихнэрээ ч юм уу нэг газар суулгацсан. Тэгээд лайв асангуудаа нөгөөтг нь одоо юу гэдгийг нэг газараас тогшоо сууж байгаа. Наадхан чи хин идтгийг гээд баахан бацаанууд гараад ирнэ. Би мэдчихэв. Эсвэл нэг ихнэр хүүхдээ унтж байгааг нь үзүүлчихэд би өөрөө тэр өрөөндөө сууж та одоо юу гэдэг бас нэг лайвд тааруулаад бас нэг онсын юм юу гэдэг удирдлагаар ажилладаг нэг машин ч юм уу тэм юмар одоо юу гэдэг хан мөргүүлээд тэр чимээгөө сонсгож гин гээд тэгж ярина. Би бол тэрийг мэдчихэв. Наадхан чи хин идтгийг гэж. Уг нь таанаас үзүүлчмээр л байна. Энд чи би одоо сохож яриад байгаа юм биш. Энд чи 8 жил болж байгаа зүйл байна. 8 жилийн өмнө тэр гэр ороод модон байшинд байжгаад Facebook ховор байсан шүү дээ. Facebook ховор. Facebook дээр лайв хийдэг хүн ч гэсэн ховор байсан. Ер нь одоо Монголын анхны лайвчдын нэг шүү дээ би. Одоо мөнх эрдэнэ даараа тухццгаа мэдчих чинь бүр сураг байхгүй. Энэ заргийн өнөрөө энэ эмээ сайтууд эдэр чинь бүрс байхгүйсэн шүү дээ. 18 онд чинь. Тэр үед л би энэ тухай ярьж ирсэн. Ийм юм байгаад байна гэж.
Манайхан тэгээ өөртөө итгэвтэй байвал бай. Итгэх шаардлага байхгүй. Тэгтэл л байд юм бэл. Ер нь юм гэж ч учиртай юм бэл шүү. Одоо магадгүй та анзаарахгүй ч гэсэн таны хажууд нэг юм байж л байна. Өдөр болгоо одоо ингээд чамайг ажиглаад байж л байна. Нарны гэр дээр нь хүчин судардаг юм шиг л. Өдөр болтоор ингээд багасчдгийг байхгүй болчдөг. Шөнө ингээд нар жаргасны дараа босч ирдэг. Тэгээ би нэг уншижсэн энэ нар гэдэг энэ зүйл чи айгүй их олон энэ химиг дарж идэг ийм зүйл гэж нарны гэрэл. Нарны гэрэл чи өөрөө их тийм хүчтэй юм байна л да. Хороогоодын хамгийн хүчтэй юм. Нар л байна шүү дээ. Нар байж л бид нар амьдарч байна. Тэгээ эдгэр чи нөгөө далд ертөнцийн олон юмнуудыг дарж идэг юм байна. Тэгээ нар алга болоод нар нэг уулын цагуур алга болох тэр зөрөөд нөгөөдхөө далд ертөнцийн тэр нэг хий орон зайгаас юмнууд нь босч ирдэг юм байл л тийм босч ирдэг. Тийм учраас одоо энэ элдв долоон зан үйлийг чинь шөнөөр хийгээд идэв чинь тийм юм байл л. Одоо бөөгийн зан үйл эдэр чинь шүн хийж идэг. Шүн түүдгийн гэрэл ч юм уу, шүний харанхууд хийдэг чинь ерөөсөө нарнаас сугтааж хийдэг юм байна. Тэгвэл илүү их хурдан босч ирдэг, илүү их хурдан ойртдог. Тийм л юм байл. Манай ч гэсэн тийм шүү дээ. Яг гайтай юм шиг яг шүн унтах гад нэг шүн дунд болоод түнэр харанхуй болон гут чинь босч ирж байгаа байхгүй. Босоод ирнэ. Босч ирэл таг туг гэл ингээл эхэлж байгаа байхгүй. Тийм л байдаг юм байлээ дээ. Тэгээ ер нь яах вэ? Тэгээ хүмүүс яаж амьдрах надад хамаагүй. Тэгтэл ер нь бол учиртай байхгүй бол бид нар үхээд тэр жигтэй үнс чанар болоод алга болдгоо юм билээ. Зарим нь хүчрэхэг хүнд харагдахаар ийм сүнс болдго юм байна. Зарим нь яг харагдахгүй ч гэсэн тэгэл энэ үр хүүхдээ энэ утга усаа эргэж тойрж явдаг юм шиг л. Манай өвөг дээдсэн тэгж ярьдаг шүү дээ. Тэгэл өвөг дээдсийн сүнс чинь утгатаа одоо тэгээ сахиусан юу нь болоод онгод нь шүтэн болоод тийм учраас бид нар чинь тэгээд нэг нутг усныхаа ууланд сүү цагаа идэг өргөөл дахиад шүтэл тэгээд усныхын бид нар чинь юу гэж яриад савдаг гэж яриад уулынхын савдаг гэж яриад усныхын юу гэж ороод янз бүрийн нэр өгөөл тэгэл яваад байгаа шүү дээ. Усын амтан гэл үнэндээ л хүний сүнс юм байл шүү дээ. Сүнсэл юм байл. Одоо ингээд эргүүлээ удаад тахад уулын савдаг мовдаг гэдэг шүү дээ. Хайрхны савдаг мовдаг гэдэг сүнсэл байдаг. Энд чинь тэгээ нэг өөр нэг одоо юу гэдгийг нэг амтан цагаан амтан цагаан өнгөтэй буг мөх ч юм уу таруу маруух ч юм уу те цагаан чон мон ч юм уу тийм биш. Одоо манайх ч одоо тэгдэж нэг цагаан таруу марг бууддаг ч юм уу цагаан чон мон буудчихлаа тэр хайрхны савдыг буудчихлаа гэдэг үнэндээ бол тийм биш л юм бэл. Хүний сүнс л байдаг юм лээ. Одоо тэр хайрхны савдаг чи манад байж л цагаан тарваг. Энэ тарваг нэрс шүү дээ. Цагаан тарваг зөндөө байгаа шүү дээ. Манайхан бууц суусад байж л байгаа. Тэгтээ чи нэг тийм амтэн чүгэлж гисэн явж идэг юм биш. Домгондоо тийм байдаг баг. Яг та амд амтсан домгондоо ер нь хүний сүнс. Би бол тэгж бодож байна. Тэгэн чи ганцхан уул уус хангаад байдгийн биш энэ хаасайг байд юм. Хаасайг л байд юм байна гэж. Гүчл манад байгаад шүү дээ. Чи дагаад яваад байгаа байхгүй. Энд ч одоо бараг намайг үхтэл дагах байх. Намайг үхлээр одоо аваад явах байх тоо. Би одоо тэгж боддог. Үхлээр миний сүнс төөрөхгүй. Миний сүнсийг чиглүүлээл өстой хөтлөөл хүүхднийг цэцэрлэгт оруулж байгаа юм шиг хөтлөөл яваад байх та. Би тийм л бодож байна.
сүнсээ чиглүүлэх нэг юмтай л юм да. Тэрнээс одоо юу гэдэг одоо нэг Улаанбаатарын баруун хойно аваачаал уурын зухан шатаагаал эсвэл одоо юу гэдэг нэг дадан давх гэж юм уу, нутагтан ч юм уу газар ухаа болчдөг. Тэгээд тэр жигтэй сурахгүй болоод нэг зураг үлдээд нэг зуул асдаг. Тэгээд нэг амьд байгаа усууд нь мартаал тэгэл хизээж байгаагүй юм шиг тэгэл үгснийг араас нэг 2 3 өдөр уйлал тэгэл ажиллаа хийгээл хэрүүлээ хийгээл цаашаа явждаг гэж үгүй юм аа. Үгсэн ч хүн чинь тэгэл үлддэг юм байна. Буцаад ирдэг нэг хордно гэдэг шиг буцаад ирдэг юм байна. Гэвч тэр муу байсан ч гэсэн сайн хүн байсан ч гэсэн нэг буянтай юу гэдгийг бузартай янз янзын байсан ч гэсэн ер нь бол бидгүй тэр буян бузараас болдго юм уу юм. Тэрийг бол би мэдэхгүй байна. Нэг буянтай лагс үнстэй болоод бузартай нь болох тэр хорхоо шавж болоод явдаг мовдөг гэд энэ шашны машны юмыг бол би ярмааргүй байна. Би ба түрүү хэлж л байсан. Буянаараа сайхан амьдэрдэг ч юм уу мэдэхгүй. Энэ бузраараа муу амьдэрдэг ч юм уу. Бузар улгаачууд сайхан амьдэрч л биш. Би одоо тэр мэрэнд бол идэхэ болсон. Зүгээр ингээд нэг юм ер бусын зүйл байдаг юм байна л гэж. Ер бусын хүний ойлгохооргүй юм зүйл байдаг юм байна гэж. Байгааг нь би батална гэж. Бүр батална гэж ярина шүү. Тэрс нэг хүнээ сурах сонсож жоод номноос уншичаад ч юм уу. Нэг хэдэн 10 жилийн хүүхдүүдийн яриа шиг тэг хамт амьдсан юмд итгээд би бол тийм хүн биш. Би ер нь хүний үгэнд итгэдэг ч үү. Нэг хүмүүс солиорч л байдаг. Гэхдээ өөрийнхөө чихнүүд хоёрт бол итгэн шүү дээ. Тэгвэл манах. Тэг өөртөө юу гэж бодно өөртөө л мэд. Энэ орой надтай хамт өнгөрсөн та бүхэндээ баярлалаа. Асуух юм бол асуу. Мэдэх юм байвал хариулаад өгье. Гонжид амьд хүн байна уу? Юм бичдэг юм уу? Доод эрдэнэ хүний танаас 10 дахин их буужгандаг. Ер нь бол одоо ингээд энэ ухаант хүн гэдэг амьтны чинь одоо энэ амьдарч байгаагаас нь илүү үгсэн нь олон шүү дээ. Тэгээ энэ хүн чинь дахин шинээр бий болоод ээдгүй юм шиг байгаа шүү дээ. Ер нь нөхдүүдээ энэ ч одоо хувлаад байдаг юм шиг байгаа шүү дээ. Тэрнээс цоо шинээр бий болдгоо. Одоо бид нар ч одоо манай Атила гэдэг одоо манай баг ба шүү дээ тий. Эн чинь цоо шин хүн биш байгаа байхгүй юу? Миний одоо энэ гаргалгаа би энийг нэг энэ тэндээс унссан юм биш шүү. Мэдээж одоо ингээд зүгээр хөнгөн боддог хүн бол хөнгөн боддог ч юм уу эсвэл нэг тэнэг хүн бол миний ярьж байгааг ойлгохгүй. Хүүхэд төрөх чи одоо тэгээд гар хөдөн ургаалцтай шинээр бий болж байгаа. Үгүй. Хүү ер нь цоо шинээр бий болдоггүй. Энд чи олон юм дэр байдаг байхгүй юу? Одоо ингээд удмын өвчин гээл байж байна. За эднийхэн бөөр муутай, эднийхэн даралттай, эднийхэн зүрх муутай гэд удмын өвчин хүртэл удамшдаг. Үр хөвгтүүд нь очдог. Удмын өвчин. За тэгээд тэр гадаад үзмжтэй эднийхэн өндөр давхар уусууд, эднийхэн намхан багдгаар, эднийхэн нэг давхраагүй ойнгор юмнууд, эднийхэн нэг дүрлэлцсэн алаг нүдтэй юмнууд, монкор амартай юмнууд гэд тэр дүр төрөх царай нүд тэр юмнууд хүртэл удамшдаг. Удамшаад байдаг байхгүй юу? Цусны бүлгэн хүртэл дагдаг, арьсны өнгө нь хүртэл дагдаг. Тэгэхээр чи эн чинь хүн чинь яг цоошин биш байгаа байхгүй. Аав ээж тадаасаа аваад ингээд хөвлөө шагаад байгаа байхгүй. Хөвлөөл эн чинь одоо нэг бид нар чинь нэг баахан пүрүүс хөвлөдөгтэй адилхан. Одоо нэг пүрүүс машин та нарт ойлгомжтойгоор ярил л да. Монгол одоо юу л их вэ пүрүүс вэ? Яг пүрүүсчгэд байгаа байхгүй нэг жоохон сайжруулаад те. Пүрүүс 10, пүрүүс 11, пүрүүс 20 мөр гэдэг шиг одоо жоохон сайжраад аав ээжгээ талаас мэдээлэл аваад ингээл жоохон сайжраад дээр нөхөц бүр цоо шинээр новыгоор хүн бүтдгүүл юм байна. Тэгж бол одоо тэр амьд явсан тэр үгд эцгийн сүнс мэдээлэл хамаг юмнууд нь бас удамшаад явж байгаа байхгүй. Чи ганц мах шүд нь удамшихгүй шүү дээ. Мах яс нь удамшихгүй тэр чинь бас нэг тэр мэдээлэл нь сүнс нь баг юмнууд нь удамшаад байгаа байхгүй. Таштава энэ мухар сүсгөө болмоор юм байна лээ. Болов. Гогшоо. Чи бодохгүй би боловч чи.
Таштава чи бодихгүй ахын бодволчихё амархан. Удахгүй болоо гэлч. Яг энэ таштава энэ буян хин гинү? Нундах гинү? Ундрах гинү? Яг энэ шиг байсан. Нөгөө Эйнштейн бурхангүй үзэлтэн байж байгаа л Альберт Эйнштейн. Таштава ахын чамд нэг болохосоо өмнө нэг юм ярьчих. Исаак Ньютон гэж сонсноо. Эдрөө сонсог байх л та. Таталцлын хуулийг нээсэн. Дэлхийн таталцлын хуулийг. Исаак Ньютон. Нөгөө алимны модноос ундаг. Альберт Эйнштейн гэдэг. Одоо энэ харьцангуй онл. Эдгээр чинь дандаа энэ дэлхийд нэг гайхамшигт нээлтүүд хийсэн. Эдгээр чинь бүгд тийм байсан гэсэн. Бурхан хаана байгаа гэж. Юу бурхан яриад байгаа. Хаана байгаа тэр чинь. Гаргаад тэр. Тийм байхгүй. Хүү ерөөсөө ганцхан амьдралтай ганцхан боломжтой. Ганц амьдралтай ганц боломжтой гэж. Энэ алдарт эрдэмтэнгүү чинь бүгд тэгж ярьжсэн. Эцэст нас нь ахаад үхэхээ өмнө байдаг юм байна гэж. Гэхдээ энэ чинь хүнээс өөр юм байдаг юм байна гэж. Ньютон ч тэгж ярьсан, Эйнштейн тэгж ярьсан. Би энийг чинь тархиараа бодож чадахгүй юм байна. Чи боломжгүй юм байна гэж. Энэ чинь талдын юм үйлчилж ижил энэ чинь сэтгэх юм байна. Тэрнээсээ ч хүн одоо юу гэдгийг ста лагда ухаантайдаа цоорсондоо энийг хийдэг юм байна. Энэ чинь хажуугаас нэг юм үйлчилж ижил энэ чинь тухай сэтэл нь орж ирдэг юм байна гэж. Эйнштейн үртгэж ярьжсэн. Чи юм байдаг юм шүү дээ. Зарлаа авлаа, сайхан залах юм аа. Чаваас та чи нэг юм зараад авч ирсэн дээр дээ. Чи энийг бол ойлгохгүй. Энэ амьдралдаа ойлгохгүй. Энийг чинь бүгд ойлгохгүй байхгүй юу? Онцлог нь тэр юм. Дэлхийд дээр одоо 8 тэрбум хүн байлаа гэд бүгд ухаарахгүй. Тэр 8 тэрбум хүнээс нэг 80 хүн үү, 800 хүн үү тэд л ухаарна. Бусд нь бол тэгээд зарлаа авлаа гэж явсаргал үхнэ. Юу тийм л байдаг. Энд чинь өгөгдөлтөй ирнэ гэдэг чинь өөр байхгүй юу? Өгөгдөлтөйгөө ирнэ гэж. Маргаан тийм байд шүү дээ. Онгодтойгоо ирдэг гэж. Одоо манайхан гоё ярьж байгаа шүү дээ. Одоо эн чинь эн чинь гэрийн 5 хүүхэд байлаа гэж чинь нэг л онгодоо авдаг гэж. Тэгдэг шүү дээ. Одоо нэг бөө айл байлаа гэж бодъё л доо. Бөөгийн удамтай айл байлаа. За тэр айл нэг 7 8 хүүхэдтэй ч байдаг юм уу те. Тэр 7 8 хүүхэд нь бүгдээрээ бөө болох үгүй шүү дээ. Тэр чинь удмаа авах нэгд хүн байгаа. Нэг хүн л байгаа. Тэр нь өгөгдөлтөөгөө сонгогдоод ороод ирдэг. Тэмэд байдаг. Яг энэ бөөгийн зангуултын энэ чинь яг адилхан зүйл байхгүй юу? Энэ чинь энэ сүнс өдөр чинь хүн болгонд очтдаггүй. Хүн болонд харагдахгүй. Хүссэн хүн болгон одоо юу гэдгийг гар утас нэгээд галзуу солиотын бичдэг шиг хүссэн хүн болгон хийж ирдэг зүйл биш байхгүй юу? Одоо амар ядаргаатай байхгүй юу? Одоо энэ чинь одоо манай энэ байранд ч одоо хичнээн чайл байгаа юм. Ярамд хичнээн чайл байдгийг. Одоо яг тэр манай ханыг хурж ирээд ингээ балбаад байдгийг. Чи сонирн байгаа байхгүй. Амар сонирн. Энэ одоо намайг шагнах гэж ирсэн мө намайг таршлаа зовоох гэж ирсэн үү би нэг мэдэхгүй байна. Гоо энэ чи шагнал юм уу? Тамлал юм уу? Энийг чи ойлгохгүй байгаа байхгүй. Тэгтээ нэг өвдөж зовоод нэг үгүрч хоосроод нэг өлөнтөөл хүмүүс шиг хороо зүрхэд ингэж явахгүй л байна л та. Өөдөл дивжээд бас нэг хүн шиг сайхан амьдрал явж л байна. Тэгэхээр одоо буян болоод байгаа ч юм шиг. Манай гэр бүл буян болоод байгаа юм шиг. Нэг намаа нэг тарчлаа шийдэхгүй л байгаа. Тэгтэл ямар үүлийн дагаар над дээр ирсэн юм байгаа. Чи тэгээд нэг дураараа ингээд нэг согтун ороод ирсэн юм шиг хөөд тууж болохгүй шүү дээ энэ чинь. Явахгүй шүү дээ. Одоо чи зайд майл идэргээл те. Ингээд яриа л те. Яасан дайтай хараа песта байж гэдэг юм уу те. Зайдаж майлаж өөр хүн дээр очмооч идэргээд. Энэ дураараа юм байхгүй шүү дээ. Энэ чинь үзэгддэггүй харагддаггүй. Тэгээ миний хүсэл сонирхолоор болдгоо.
Би миний хүс сонирхоо болохгүй шүү дээ. Нэг хоёр харагчийг хэрэлдэж байгаа юм шиг. Тийм байхгүй шүү дээ. Энд чинь амар сонир юм байхгүй. Бас хамгаалаад байгаа юм шиг байгаа. Бас нэг ямар нэг юмнаас хамгаалаад сахиусч юм болов уу гэж боддгийг. Ч одоо бас надад заяагцсан сахиус юм болов уу? Амар юмнаас хамгаалсан шүү дээ энэ чинь. Одоо юм миний аяллууд дээр бол тод байгаа шүү дээ. Би одоо тэр аяллууд дээрээс дэ үхэхээр өнгөрөхөөр онголтохоор л юмнууд болсон шүү дээ. Пүү тэр тэр Баянзүр сумын тэр өвгөд хайрхан тэр шөнөөр явж хагаад тэр уулын хэсдэгөр зам идэхгүй бороо ороод тэр шиврээ ороотой шүү дээ. Уулын тэр налууд дээр явж хагаад би бол үхэл байсан. Үхэл өчгөр л байсан. Ястаа нэг харсан тэнгэр л байсан баг. Нэг ам дотор майн мэгзэн уншаагүй л шүн юм чи. Тэгээ бороонд тэгээд нэг 80 нэг лаанд 80-тай тэрнийг ирлэн ч юм уу замч тэг бүтгэн шиврээ ороод тэгээ бүр өндөр уулын хажуугаар налуу замаар яг үхэх гэж явсан шүү дээ. Тэнд бол үхчихэл байсан. Хамгаасан юм зөндөө үст. Яриад бол олон. За манайхан тэгээд би хоол ундандаа оръё дөө. Одоо шөнө одоо тэгээд нэг 2-2-оос хойш унддаг юм чи өдөд хоолоо иддэг шүү дээ. Одоо өдөд зарим усуд унтж байгаа бах. Одоо энэ Улаанбаатарын чи ерөнхийдөө нэг 10 өнгөрөг бол унтцгаад гэж хоол унд. Нэг 6-7 үед нэг хоол ундаа идчихэл. Би ч одоо хоолоо иддэг шүү дээ. Яад бол хоёр хэд ч баг гид зүлсчдэг байхгүй. Одоо хоолоо идэ. Одоо итгэн үү байна өөртөө л бит. Ядаргаа одоо бас нэг хүнд нэг юм нотлох гол нэг хүнд өөрийгөө тайлбарлах гал одоо би нэг олон мянган дайв хийсэн. Ядаргаа итгүүд итг байвал бай. Үзүүл үз болил. Одоо би тийм бас. Тустаас төмпөж анга амар зөвхөр. Нэг хүнд мүнд итгүүл гээл те. Би ямар нэг гандан цугч байгаа лам уу? Гай бацад арилгадаг бөө зайрна уу? Надад тийм алга сонирхолж алга.